Үзэгч та бүхний өдрөндөө хүргэе. Тодорхойлол ярилцлагын ээлж дугаар та бүхэндээ хүрж байна. За энэ удаагийн дугаар та олон улс судлаач доктор Уланбаер оролцож байна. Танд энэ өдрөндөө хүргэе. Энэ өдрөнд хүргэе. За тэгэхээр та бүхэн ярилцах өдрийн гол сэдэв бол за хурдцтай хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн Монгол улсын гадаад бодлого ер нь ямар түвшинд явж байна. Энэ сэдвийн хүрээнд ярилцъя. Тэгэхээр Монгол улсын гадаад бодлого сүүлийн жилүүд нэлээд өөрчлөгдөж олд амжилт дүүрэн баг шиг байна. За тэгэхээр өнөөдөр бол олон улсын харилцаа бол асар хурцтай өөрчлөгдөж байна. Геополитикийн орчинд бол туйлшрал хуваагдмал байдал бол маш хүчтэй гүнзгийж байна. Энэ нөхцөлд бол Монгол улс гадаад бодлогоо бол эрсдэлгүй хөгжүүлэх явдал бол маш чухал. Энийг би бол их олон удаа тэмдэглэдэг юм. Энэ эрсдэлгүй хөгжүүлэх явдлын хамгийн гол арга бол үндсэндээ тэнцвэртэй гадаад бодлого явуулна гэж. Тэгэхээр Монгол улс бол хоёр хөрчтэй тэнцвэртэй гадаад бодлого явуулж байна. За энийг бол маш тод жишээ бол бид нар бол ингээд сая Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалт, за дараа нь бол Тэнжинд тус, дараа нь бол Бээжинд тулсан 3 хүчин дээд түвшний уулзалт. За тэгээ ингээд Алс орнуудын эдийн засгийн форум. Тэгээ сая бол Москва хотны болсон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын засгийн газрын тэргүүн наяр өргөгдсөн хуралд манай ерөнхий сайд оролцлоо гэдэг. Ингээд бид нар бол энийг ярьж. Гэтэл бид нар бол мөн хоёр хөршөөсөө гадна 3 төвш юм бодлого бол бас идэвхтэй хөргөжүүлж байна. За энийг бол бид сая ингээ 10 сард бол бүгд найрамдах эндх улсад Монгол улсын ерөнхийлөгч бол төрийн айлчлал хийсэн. За энэ стратегийн түншлийг эдийн засгийн агаргаар баяжуулах хамгийн гол асуудал бол манай газрын тусны үйлдвэрийн төслийг бол эрчимтэй үргэлжлүүлэх явдал байсан. За энэ бол Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах энэ маш чухал ийм төсөл. Тэгэхээр энэ удаа бол ингээд Монгол улсын ерөнхийлөгч бол Европын Итали улсад бол энэ өдрүүдэд айлчилж байна. За Итали улс бол Европын холбоог үндэслэгч 3 том улс Герман, Франц, Итали гурав бол Европын холбоогийн үндэслэгч ийм 3 улсын нэг. За дээр нь бол Итали улс бол экологийн бүлгийн гишүүн, ангидагч гишүүн, НАТОгийн гишүүн ийм улс. Тэгээ энэ том улсад бол бид нар бол энэ Европын холбооны хамгийн гол түнш энэ холбооны бүгдэмт Герман улстай бид нар бол 2024 онд стратегийн түншил тогтоосон. 2023 онд бид нар Францтай онцгой эрх түншил тогтоосон. За энэ удаа бол бид нар бол бүгд найрамдагтаа улсад Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр тал бол хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд хүрэх энэ шийдвэр гаргасан. За энэ бол хоёр орны харилцаа бүх салбарт харилцан ихтгэлцэл бол гүнзгийж байгаагийн маш тод илэрл боллоо. Айлчлалын үеэр 10 гаруй эрх зүйн баримтчид гаргаж зурсан. За Итали улс бол Монгол улсын ноолорн бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том зах зээл. Зөвхөн 2024 онд бол Монгол улс гадаадад экспортлсон нийт самсан ноолорын 70.4% бол зөвхөн Итали улсад экспортлсон байх жишээ. За Монгол улс бол ер нь жилдээ бол нэг 10 тонн ноолор бэлтгэж байна. За энэ бол дэлхийн нийт экспортын 40%. За энэ бол яг 30% нь бол хамгийн тансаг зэрэглэлийн хаан ширхэгт наривтер ноолор гэж байгаа байхгүй. Тэгээ энийг бол бид нар бол Итали улсад хэлбэрж байна. Тэгээ Итали улс бол хамгийн сайн чанарын ноолорын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Монголын түүхий дээр. За энэ бол Итали улс бол өөрөө бол жинхэнэ загвар ертөнц. Тэгэхээр бид нар бол энэ хөдөө аж ахуйн энэ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд Италийн өндөр технологи бол маш чухал юм гэж ингэж хэлэх гээд байна. Тэгэхээр сая яг энэ Итали улстай стратегийн түншлийн хүрээнд ингээд хоёр шат алгасан энэ түншлэлийн харилцааг байгууллаа гэдэг зүйл дээр бас олон улсын зарим тоомчид нэлээд ачаал бүгдл өгч байгаа шүү. Тэгэхээр ягаад заавал энэ хоёр шатыг алгасаж энэ юг байгуулсан? Энэ шалтгааныг та бас жоохон тодтогч өгөхгүй. За бид нар бол яг чинь Герман улстай бол 2011 онд иж бүрийн түншлэл, 2024 онд стратегийн түншлэл. За Францтай бол бид нар бүр 96 онд найрсаг хамтын ажиллагааны түншлэл байгуулж байгаад ингээд бид нар бол онцгой эрхтэй түншлэлийг байгуулсан. Тэгэхээр энэ удаа бол жишээлх юм бол бид нар бол Итали улстай бол үндсэндээ иж бүрийн түншлэл эсвэл найрсаг хамтын ажиллагааны тунхаглч гэдэг юм уу энэ зүйлүүдийг бол бид нар бол үндсэндээ алгасаад стратегийн түншлүүлж байгаа. Тэгээ энэ бол өөрөөр хэлбэл юу вэ нөхлөөр бид нар хоёр талын харилцаа бол үндсэндээ бол энэ шатыг алгасах бүрэн боломжтой итгэлцэн ийм өндөр түвшний худалдаа эдийн засгийн улс төрийн харилцаатай ийм улсууд юм а гэдгийг бол харуулж байгаа гэсэн үг л дээ. Ингэснээрээ бол бид нар бол Европын холбооны үнд суурийг тавьсан технологийн энэ гол 3 орн
тагаа бол бид нар үндсэндээ одоо хамтын ажиллагааны хамгийн том түншлэлийн харилцааг бол тогтоож байна. За энэ бол цаашдаа бол хоёр талын хамтын ажиллагаа хөгжих хамгийн одоо аятайхан эрх зүйн олон улсын эрх зүйн үндэс одоо бүрдэж байна гэж ингэж одоо хэлж болж байгаа юм. Гадаад дуудлагыг юу гэдгийг эдийн засгийн агуулгаар нь харуул ер нь манай улс ер нь аль түвшинд явж байна. Хэр их одоо эдийн засгийн одоо хүрээгээ тэлхийн боломжууд нь ер нь хэр зэрэг харагдаж байна. За ер нь бол одоо Монгол улсын бид бол энэ ялангуяа энэ хоёр хөрштөөгөө иж бүрийн стратегийн түнш тогтооцсон. За гурав дахь хөрштөөгөө бид бүгдээрнтэй бол стратегийн түнш тогтоочсон. Тэгээ энийг бол бид нар энэ хамтын ажиллагаагаа эдийн засгийн аргаар баяжуулах, гадаад харилцааг эдийн засгжуулах явдал бол өөрөөр хэлбэл гадаад харилцаа хөгжиж байх тусам энэ нь бүгд дандаа нэмэгдсэн өртөгтэй байх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ энэ үйл явцыг л одоо бид нар энэ харуулхад бол ялангуяа сүүлийн жилүүд Монгол улсын одоо энэ ерөнхийлөгчийн гадаадад айлчилж байгаа энэ айлчлалын бол одоо тогтмол бол бизнес форум болж байгаа. За энэ дээр манай худалдаа аж үйлдвэрийн тагин бол бас их чухал үүрэг гүйцэтгэж байна. За энэ нь бол өөрөөр хэлбэл одоо хамтын ажиллагааг өргөжүүлэх бол хамгийн сайхан боломж гарч ирж байна гэж үзэж байгаа. Тийм учраас бол бид нар энийг өргөжүүлэх бол одоо Монгол улс бол маш чухал. Ялангуяа бид нар бол одоо энэ экспортын зах зээлийг нэмэгдүүлэх. Тэгээ энэ дээр бол энэ бизнес форумын нэг чухал тал бол бидний аж ахуйн нэгж байгууллагуудын экспортын зах зээлийг өргөжүүлэхээс гадна тухайн улс орнуудаас Монгол руу орж гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм маш чухал. Энэ дээр бол бид нар технологи, ноу-хау, менежмент гэл ингэж ярьж шүү дээ. Хөрөнгө санхүү үнийн нөөцгөл. Тэгээ энэ дээр бол өөрөөр хэлбэл маш чухал ийм одоо чиглэл болж байна гэдэг. Тэгээд цаашдаа бол бид нар бол одоо энэ Итали улстай бол энэ жил бид нар бол нэг сард бол Ром хотноо бол агаарын харилцааны тухай хилцээд гар үсгэж зурсан. За энэ бол ялангуяа бизнесийн солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одоо маш чухал төлөв зүйзүүлнэ. За дээр нь бол одоо бид нар бол энэ хамтын ажиллагаа бол ялангуяа сэргээгт хэрчмж, за Европ бол одоо үнэхээр ногоон эрчимчээр бол одоо дэлхийд тэргүүлж байна. Энэний техник технологи, за тэгээд Итали улс бол ялангуяа аль шил боловсруулах технологиор бол дэлхийд бол алдартай. За тэгээд бид нар соёл боловсруулалтын салбар, ялангуяа одоо урлагийн салбарууд бол бид нар одоо маш сайн хийж байгаа. Сонголт, академик, театр бол одоо гол одоо хүний нөөц боловч Италид бол нэг дэвшилж байгаа. Ингээ хамтын ажиллагааны бид нар бол энэ эрх зүйн бол одоо баталгаажуулж байгаа гэдэг маань бол одоо бид нар бол хамтын ажиллагааны асар өргөн боломжийг нээж өгч байна гэж ингэж одоо хэлж болж байгаа. Дэлхийн томоохон одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэлээр Монгол улс сүүлийн 3 жилийн хугацаанд энэ гадаад бодлогоо тэлэх энэ чиглэлээр маш хурдцтай явж байна. Энэ нөгөө талаас юу гэдэг нөгөө олон улсад харагдах одоо нэр хүнд гэдэг юм уу гадаад бодлогын тэр мөн чанар нь илүү зөв зарчмаар явж байна гэдэг зүйлийг нэлээд одоо онцолж байгаа шүү. Тэгэхээр манай улсын энэ гадаад бодлогын энэ явж байгаа энэ хурдцтай байгаа энэ зүйлийг та ер нь яг зөв алхам гэж ер нь хэр харж байна. За энэ бол одоо ялангуяа жижиг улс орн идэвхтэй гадаад болгоод явуулах нь өөрөө баталгаа хамгаалах хүч гэж үздэг байхгүй. Тийм учраас бол бид нар бол энэ олон улсын тавцан дээр бол их гүрнүүд хэдийгээр олон улсын харилцаанд бол гол одоо манипуляц хийж байгаа боловч бид нар бол яг энэний хүрээнд бол өөрийнхөө байр суурь ашиг сонирх хэллэхийн тулд бид нар бол одоо үндсэндээ өрөндийн орнуудын өөрсдийн тэмцснээр авраг баавга авраг лууны дунд жороолж байгаа шант түлэх гэж байгаа байхгүй Монголыг. Тэгэхээр бид нар бол яг ийм маягаар бол олон улсын одоо энэ тавцанд бол идэвхтэй одоо тоглолт хийж ээж үндэсний эрх ашиг авдал хамгаалах явдал бол хамгийн чухал. Ингэснээр бид нар бол өөрөөр хэлбэл нэгдүгээрт Монгол улсын олон улсын байр суурь нэр хүнд бэхжиж байна. Хоёрдугаарт Монгол улсын гадаад орнуудын итгэлцэл нэмэгдэж байна. За өнөөдөр бол одоо дэлхийн хамгийн гол санхүүгийн байгууллагууд бол сая 10 сард бол Монгол улсын одоо энэ зээлжих зэрэглэлийн чансааг бол одоо нэмэх 3 биегээр бол одоо ахиулж байна, хэвээр бэлдэж. Энэ бол одоо хэрхэн яаж үнэлж байгааг харуулж байна. За дээр нь бол одоо Монгол улстай стратегийн түншлэл харилцааны төвшинг энэ улс орнууд ахиулж байна гэдэг бол энэ улс орнууд Монголд бол үнэхээр одоо ач холбогдол өгж байна гэдгийг харуулж байна. За энэ хөгжлийнхаа дагуу харилцааны эдийн засгийн агуулгууд баяж гин гэдэг маань бол Монгол улсын орлого, аж ахуй нэгж байгууллагуудын экспорт нэмэгдэнэ, татварын бааз суурь нэмэгдэнэ, иргэдийн орлого нэмэгдэх. Энэ одоо үйл явцад бол эерэг нөлөө үзүүлж байна л гэж ингэж харж байгаа юм л. Тийм учраас бол идэвхтэй гадаад бодлого бол өөрөө жижиг улсын хувьд аюулгүй батлан хамгаалах бодлого гэж ингэж үздэг. Ер нь цаашдаа энэ гадаад бодлогыг илүү одоо тэнцвэртэй яг энэ одоо ирчээрээ урагшуулахад бид цаашдаа юун дээр илүү анхаарах ёстой та энэ дээрээс зөвлөөч.
За бид нар бол үндсэндээ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримт, гадаад бодлогын үзэл баримтлал дээр нэр заагдсан гол улсуудтай бол бид нар бол стратегийн түншлэлийн эрх зүйн үнцийг тавьсан. За Европын холбоогоо дотроо бол бид 3 гол орнуудтайгаа бол ингээ эрх зүйн. За дээр нь бол Европын төв зүүн Европын гол хөдөлгөгчөж болсон Польш, Чех хоёртойгоо бол бид нар иж бүрэн түншлэлийн эрх зүйн үнцийг тавьсан. За тийм учраас бол одоо бид нар бол юу вэ нөхлөр хамгийн гол энэ хамтын ажиллагааны одоо энэ ололтыгаа хэрэгжүүлэх дээр нь л одоо хамгийн гол анхаарал хамгийн чухал. Бид нар бол маш их олон баримтчууд байгуулдаг. Тэгээ хэрэгжүүлэлт нь нэлээд удаашрдаг. Тийм учраас одоо энэ хэрэгжүүлэлтийн одоо дээрээ бол бид нар их сайн анхаарч ажиллах хэрэгтэй байна. За тэгээд бид нар бол үндсэндээ олон улсад бол Монгол улс бол маш одоо идэвхтэй гадаад бодлого, тэнцвэртэй гадаад бодлого явуулж байна. Тэнцвэртэй гадаад бодлого гэдэг бол энэ туушрлын үед бол үндэсний язгуур хэрэгшгээ одоо хамгаалах хамгийн одоо зөв шийдэл гэж ингэж одоо хэлж байгаа юм л да. Тийм учраас бол бид бол энэ бодлогоо бол тууштай одоо явуулах хэрэгтэй. Хамгийн одоо нэг зүйл хэлэхэд бол одоо жишээлбэл Италид бол Монгол улс 11 онд элчин сайдын яамаа байгуулсан. Итали Монголд 16 онд элчин сайдын яамаа байгуулсан гэтэл бол бид бол ихтологийн бүлгийн бүх оронд элчин сайдын яамаа байгуулад ихтологийн бүлэг Монгол бүрэн дипломат төлөөлөлтөй болж ирж байгаа. Тэгээ энэ бол хамтын ажиллагаагаа одоо улам бэхжүүлэх, тэгээ харилцааны түвшин бид нар ингээд стратегийн түвшин рүү шилжиж байна гэдэг маань бол одоо энэ бол асар том өргөн боломжийг нээж өгөх эрх зүйн үндэс юм аа гэж хэлж байгаа. Одоо олон судлаач доктор Уланбаер багштай бид ярилцлаа, танд маш их баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн ярилцлагын үед бол мэдээж Монгол улсын гадаад бодлого, за мөн Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах Итали улсад хийж байгаа төрийн ажилтны хүрээнд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны нөхцөл байдал ер нь ямар ч тандаа хүрж байгаа юм. За Евразийн аюулгүй байдал, за Монгол улсад ер нь эзлэх байр суурь ер нь ямар байхын цаашдаа энэ асуудал дээр одоо голлон аль чиглэл рүүгээ Монгол улс анхаарах ёстой мэй гэдэг энэ асуудлаар тодруулах хэрэгтэй хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.